За сайн байцгаана уу? Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. За энэ 7 хоногийн турш хамтдаа Иаков номноос суралцж байна. Тэгээ энэ гайхамшигтай цагийнхаа төлөө эзэнтэй хамтан залбирцгаая. Агуу хүчит цорын ганц эзэн бурхан таньдаа энэ өглөөнийхөө үгийн цагийг ерөөн даатгаж байна. Энэ цаг бол таны цаг бөгөөд та энэ цагаар дамжуулан биднэрт өгөө өгж бидний зөвтийн замаар гөлтөн дагуулдагт баярлалаа. Өнөөдөр ч гэсэн та үргэлжлүүлэн өөрийн үгээ биднэрт өгж биднийг зөвтийн замаар хөтлөн дагуулж, итгэлээр минь босгон байгуулж, улам хүчрхжүүлж өгөөрэй гэж эзэн Есүсийн нэрээр гуйн залбирцгаалаа. Амен. За хамтдаа үргэлжлүүлээд Иаков номноос 1-р бүлгийн төгсгөлийн хэсгүүдээс суралцъя. Тэгээ өнөөдөр Иаков 1-ийн 23-аас 27 дугаар ишлээс суралцъя. Тэгээ бид өмнө нь Бурхны үгийг хэрхэн сонсгов? Бурхны үгийг сонсоод хэрхэн үйлдэх талаар Иаковын хэлсэн загтлаас суралцсан. Тэгээ өнөөдөр үргэлжлүүлээд энэ сонсох ба үйлдэх талаараа суралцъя. За тэгээ эндээс дуутъя. Учир нь сонсоод эс үйлдэгч нь төрлөх царайгаа толин тарж байгаа бөгөөд тэрээр өөрийгөө хараад эрэхтэй ямар байснаа даруй мартдаг хүнтэй адил юм аа. Харин мартамтгай сонсогч бус хэрэгжүүлэгч байж эрх чөлөөний хууль болох төгс хуулийг нихуур үзэн түүгээр байдаг нь үүдстэй ерөөгдөх болно. Хэн нэг нь өөрийгөө сүвсгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаг бол зүрхээ хуурч бий бөгөөд сүсгэлэл нь ашиггүй ажээ. Бурхан ба эцгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй сүсгэлэл бол өнчин хүмүүс бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэгт нь эргэж тойрон өөрийгөө ертөнцөөс бохирдуулгүй хамгаалах ан ажгуу. Амен. За тэгээ Бурхны үгийг хэрэгжүүлж явдаг итгэлийн хүн хэрхэн байх талаар үргэлжлүүлэн Иаков биднэрт өгөө хэлж байна. За Бурхны үгийг сонсоод тэгээ хэрэгжүүлдэггүй эсвүүлдэгч нь бол ямар зүйлтэй адилхан байдаг талаар энд зөвлөж хэлсэн. Царайгаа толин тараад эргээд мартдаг хүнтэй адил юм аа гэж хэлсэн. Хүн өөрийгөө толин тарахтаа энэ зүйлээр санаа л да хэдүүлээ. Өөрийнхөө нүүрэн дээр ямар нэгэн толов, ямар нэгэн хэр буртаг хурж үгүй юу. Тэг янз бүрийн байдлаар л харах ба. Өөрийнхөө царай зүсийг хэвэн байна уу? Өөрчлөгдөж юу? Хөөрхөн байна уу? Муухай байна уу? Гээл. За тэгээ өөрийнхөө энэ байдлыг толин тарчаад эргээд ямар байснаа бол мартчихдаг. За ийм мартамтгай хүн шиг битгий байгаарай. Эзний үгийг сонсчоод хэрэгжүүлдэг нэгэн байна шүү гэдгийг өнөөдөр өгөөрэй биднэрт.
сануулж байна. За харин тийм мартамтгай сонсогч биш. Бурхны үгийг сонсоод хэрэгжүүлдэг байхыг биднэрт сануулад тэгээ эрх чөлөөний хууль болсон Библийн үг энэ Бурхны хууль тушаалуудыг Бурхны үгийг их нэхур үзээд тэгээ энэ үгийг судлаад тэгээ энэ үгээр хэрхэн байх ёстой, хэрхэн үйлдэх ёстой вэ гэдгийг бодож чамдлаад биелүүлж чадах юм бол Бурхан хэлсэн байна. Та нар өрөөгдөх болно. Амен. Тэгээ хин нэг нь өөрийгөө сүсгтэй хэмээн боддог хэдий ч хил амаа захирч хазаарлаж чаддгүй хүн бол зүрхээ хуурч буй бөгөөд сүсгэл нь бол ашиггүй юм аа гэдэг хэлж өгсөн. За сүсгэл гэдэг үг гарч ирж байна өнөөдөр. Тэгээ эзэн Бурханыхаа үгийг бид нар зүрх сэтгэлдээ хүлээж аваад түүнийг итгэлээр биелүүлж Бурхандаа одоо сүсэг бишрлэр ханддаг тэр нэгэн байхыг. За тэгээ бид нар Бурханы итгэлийн хүмүүс бөгөөд бид нар үнэхээр Бурханаа зүрх сэтгэлээсээ сүсгэлж хайрладаг бол үнэхээр Бурханы үгийг хэрэгжүүлэгч нэгэн юм бол тэр Бурханыхаа үгийг амаараа тунгаалдаг, зөвийг үйлддэг нэгэн байхыг сануулад. Энэ хэл амаараа бид нар муу зүйлийг, хараалыг ярьдгүү байхад баян хяналттай байгаарай гэдгийг бас хэлж өгч байна. Амаа хазаарладаг байгаарай. Энэ амнаас тэр буруу зүрх үг гарахгүй байхыг бас энд хэлж өгдөг. Морийг хазаарладаг шиг. Морийг хазаарснараа хаашаа явахыг чиглүүлж жолооддаг бол эзэн Бурхан өөрийнхөө үгээр бидний бас амаар ярьж биднийг бас удирдах чиглүүлдэг. Энэ амаар бид нар зөв ярих ёстой. Буруу зүйлийг ярьж болохгүй. Буруу тэр хараад муу үгийг энэ амнаас гаргахгүй харуул тавьж байхыг бас өнөөдөр Яков биднэрт сануулж өгч байна. За тэгээд хэрвээ та үгүй хазаарлаж чадахгүй байгаа бол өөрийгөө тэр толимт харсан хүнтэй адилхан бас өөрийнхөө зүрхийг хуурж байгаа юм шүү гэдгийг энд хэлж өгч байна. Тэгэх юм бол таны тэр дотор байгаа нөгөө сүсэг бишрэл итгэл чинь худлаа болох нэ, хоосон болох нэ, үр ашиггүй болох нэ гэдгийг бас сануулсан. За Бурхан ба эцгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй тийм цэвэр ариун сэтгэлээр хандаж байх юм бол эзэн Бурханд бид нар таалагдж түүний үгийг хэрэгжүүлэхэд өрөөгдөх болно. За ингээд цааш нь хэлэхдээ өнчин хүмүүс болон бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэгтэн ядарсан хүмүүст бас зов зүдэрсэн хүмүүст та нар тусалдаг байгаарай. Тийм хүмүүсийг бас хайрлж өрөвддөг. Бурхны зүрх сэтгэлийг харуулж Бурхны үгээр босгон байгуулдаг итгэгчнэр байгаарай гэдгийг бас хэлж өгч байна. Тэгээ бид нар тэр өөрсдөө дэлхийн ертөнцийн бузар муу бүхнээс хамгаалж, цэвэрлэж тэр ертөнцийн зүйл бохирдуулахгүй байгаад зогсохгүй ийм бохирдолтоос тэр хүмүүсийг хамгаалдаг байгаарай гэдгийг хэлж өгч байна. Тэгээ бид нар үнэхээр сайн мэдээ тараагаад бид нар бас олон хүмүүст хүрж олон бас үйлчлэг хийдэг. Тэгээ бидний хийдэг нэг тэр хайрын эрэл үйлчлэл бол үнэхээр тэр ядарсан зүдэрсэн хүмүүст очихдоо бид нар бас цэвэр ариун
зүрх сэтгэлээс Бурхны хайрыг харуулдаг. Энэ ертөнцийн тэр бохир зовоон зүйлсийг тусгаарлсан тийм байдлыг харуулдаг итгэлийн хүмүүс байгаараа гэдгийг өнөөдөр бас биднэрт үгээрээ дамжуулан хэлж байна. Тэгээд хоног өдрүүдэд үдсэн бидний Яаков номоос суралцсан энэ бүх үгсийг бид нар сонслоо. Тэгээд энэ сонссон зүйлээ бид нар хэрэгжүүлэгчд байхад эзэн бурхан туслаад хүчийг өгөөд итгэлийн ахын тус та биднийг зөвхөн замаар хөлтөн дагуулж итгэлээрээ босон байгуулгаж итгэлээ үүсээрээ харуулдаг тийм итгэгчнэр байхад тусалж биднийг чиглүүлж биднийг хүчрхжүүлэх болно гэдгийг Иесусийн нэрээр өрөөж байна. Тэгээ хамтдаа энэ цагийнхаа төлөө энэ үгийн цагуудад суралцсан зүйлсээ мартахгүй хэрэгжүүлэгч итгэгчнэр байхын төлөө эзэнтэй хамтан залбирцгаая. Баярлалаа Иесус. Танд талархаж байна. Та Яаков номоор дамжуулаад бид нарыг босгон байгуулж, биднэрт үгээ өгж, өөрийнхөө үгийг хэрэгжүүлэгч нар байхад бидний замыг та гэрэлтүүлж хөлтөн дагуулаарай Иесусээ. Бид нар зүгээр нэг сонсоод өнгөрдөг хүмүүс баймааргүй байна. Таны үгийг хэрэгжүүлдэг, сонссноо бас биелүүлдэг тийм итгэгч нар болгож өгөөрэй Иесусээ. Танд баярлалаа. Тэгээ энэ 5 өдрийн турш та биднэрт гайхамшигтай үгээ өгж бид нарыг босон байгуулж өгсөнд баярлалаа. Тэгээ бүх алдар нь эзэн Иесусээс танд байх болтугай. Энэ бүгдийг таны хайртай хүү Иесусийн нэрээр гойн залбирцгаалаа. Амен. За тэгээд энэ 5 хоногийн турш өглөөгөр хамт байсан та нартай баярлалаа. Тэгээ эзэн бүх алдар нь байх болтугай.